монголчуудын MJL радио 88.3-ыг сонсож байгаа сонсогчтанд баярлалаа. 7 өнөө бүрийн даваас баасан зэрэгт 9 цаг 10 минутанд танд хүрдэг. Ямааны махан халуун дээр нүрээ Hot Topics нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. Hot Topics нэвтрүүлгийг царай мотой болон ааш мотой айрын нар Чимбат найруулагчтай хамтран хүргэж байна. За манай Hot Topics нэвтрүүлгийн өнөөдрийн дугаартай шинээр танилц хүнс комплексийн Bacon хамтран ажиллаж байна. За мөн автомашины зээл авах гэж байгуул Simple аваараа өрөөтэй Simple автомашины зээл хамтран ажиллаж байна. Өглөөний мэнд арай сайхан амарсан уу? Өглөөний мэнд сайхан амарлаа, сайхан амарсан уу? Наран гэрэлтэхээрээ. Чамагч юу дуудаад илээ марчаад ах ямар зих дээрлэхүүлж байна. За өглөөний мэнд. За өчигдрийн пүрэв гарагийн Hot Topics-ийн YouTube дээрх комментуудыг уншиж Hot Topics ихний булгаа эхлүүлье. За би нэг коммент уншиж өгье. За ингэсэн байна. Шарав инх чимэг Туркд адилхан баримтчилгаа ихээ. Их нь эсвэл эцэг нь баригдвал араас нь хүүхдийг нь очиулаад тэгээд нутаг буцаадаг. Энэ ганц Америкт болж байгаа баримтчилгаа биш ээ. Солонгост бас хууль бусвал бол тэгээд л дуусаа гэсэн. За өчигдөр Америк нэгдсэн улс ер нь хууль бусаагачтайгаа маш ширүүн тэмцэж байгаа. За үүнээс нь болоод Лос Анжелес хотод нэлийн том мөргөлдөөн болоод бослого болоод үүнтэй холбоотой мэдээтэй холбоотой шаруу инх чимэг ингэж үтсэн байна. За Баатара Бафу 1186 ухаантай хүн ойлгодог реклам байсан бол аригун ах бит хоёр шууд ойлгомоор юм да. Twix гинэ. Өчтөр бас нөгөө Twix гэж бидний сайн мэддэг амттны реклам. Их Британд одоо хориглогдсон тухай хоёлаа ярьсан. Яг тэрэн дээр коммент орж ирж байна. Аригун гээгүүл шүү дээ. Аригуур гэсэн мэн. За энэ бас өөр нэг коммент байна. Тунгаа довдон 7461 харин тийм ээ мөө мэдэж байгаа хүүхэд ээж хоёр үнэхээр өхөөрдөм хайр жүү гэсэн байна. Яалтчгүй нөгөө соёлын ялгаалда өчтөрөөс ярьсан тийм сэтгэлийн ялгаа одоо шүү дээ. За өнөөдрийн мэдээлэл рүү бүгд орцгоё. За дэлхийд дахин маш их олон үйл явдлууд өрнөж байна. За гэхдээ энэ дундаас нэг зүйл бол онц тосрохоо тэргүүлсэн. Энэ бол улс болгонд та Google Trend-ээр орвол энтгэх 5 сая хайлттай байна. Америкт 2 сая хайлттай байна. Их Британд 1 сая хайлттай байна. Нэг л зүйлийг дэлхийд даяараа сонирхож байна. Энэ бол өчигдөр энтгэхт болсон онгоцны осол. За өчигдөр энтгэхт онгоцны осол болсон. Харамсалтай онгоц. Ерөөсөө Boeing 787 гэдэг онгоц ердөө ингээд энэ Их Британь руу чиглэж нисчихсэн энтгэхээс ниссэн Air India-гийн 171 гэдэг нислэг Dreamliner гэж нэрлэдэг. За энэ одоо 6 сарын 12-ны өдөр ниссээд яг өндрөө аваад ерөөсөө 30-аас 60 секундын дотор унацсан. Унаад шууд дэлбэрсэн. За ингээд дээрнээс 242 хүн нисчихсэн. За үүнийх нь ерөөсөө ихэнх нь одоо 11 хүүхэд за 2 бүр нялх хүүхдүүд байсан 12 одоо нисгэлгийн бүрэлдэхүүн тэр чигээрээ нас төрсөн. Дээрэс нь энэ унах унахта зүгээр газар унаггүй тусдаа юу байран дээр унтсан хүн амьдардаг байран дээр унаад дахиад 5 хүнийг алдсан. За энэ бичлэгийг харуулж найруулагч өгж байна. Яг ингээд өндрөөс ингээд одоо буусаар ингээд доошогоо өндрөө алдсаар агаал шууд дэлбэрчд ямар харамсалтай юм бэ тий. За энэ дэлбэрэлт бүр кино бүр том одоо ингээд юу гардаг бөмбөгдөлт хийж байгаа юм шиг маш том дэлбэрэл кинон дээр гардаг шиг л аимшигтай дэлбэрэл болсон байна те. За ингээд энэ онгоц ерөөсөө өндрөө авлаад ерөөсөө ийм 787 бол бас нэлийн тийм алдартай онгоц гэж явд юм байлаа. Тэгээд эн чинь тэр болгон хэвтрүүлдэггүй ямар шалтгаантай мэдгүй өндрөө авсан 30-аас 30 секунд болсон тэрнээс цаашаа зүгээр л унсаар агаал зүгээр дэлбэрсэн. За ийм харамсалтай юм болсон. За гэхдээ энд бас нэг одоо энэ дэлбэрэлтэй холбоотой сонирхоод байгаа нэг хүн амьд үлдсэн. За Вишваш Кумар Рамеш гэдэг энэ Их Британий иргэн. Гэхдээ энтгэх гаралтай энэ Их Британий иргэн хаан сууж ирсэн гэхээр Ослын хаалганы ойрхон сууж ирсэн юм байна. Одоогор бол яг яаж амьд гарсан, юунаас болсон дэлбэрэлт болсон тодорхой болж харах хэмжээгүй байгаа боловч юу гэж хамгаалж байгаа гэхээр Ослын хаалгаар өсөрсөн юм шүү гэж яриад байгаа тийм. Йоо тэгэхээр чинь ийм том дэлбэрэлтээс яаж хүн амьдрал гарах. Одоо манай энэ дэлбэрэлтийг харах юм бол энэ одоо тэр онгоцон дотор байдаг ойр байгаа хүмүүс амьд гарахад хэцүү том дэлбэрэлт болж байгаа зү тий. Одоо энэ амьд үлдсэн хүний одоо бичлэг одоо CNN-ийн бичлэг явж лээ л да. Тэгэнгүүт за ингээд тэгээ доошоо уруудж байгаа онгоцноос энэ хүн үсрлээ гэхэд авсан гэмтэл нь ингээд айгүй баг зүгээр ингээд хөл дээр алхаж байгаа байхгүй тий. Би энэ ус суух хувьтай хүн гэдэг чинь бас ингээд тустай л байт юм байна гэж яг бодож илээ л да. Санаанд оромгүй юм тий. Яаж юм бэ? Итгэнээргүй тий. За интернетээр дүүрэн яг энэ нислэгээс өмнө одоо
хосууд, Британий хосууд, гадаад дотоод хосууд бүгдээрээ бичлэгээ үлдээсэн, TikTok дээр бичсэн бичлэг янз янзын хүмүүс нисчихсэн билээ. Тэр нь харамсал уй гажуудал байж байгаа маань. За нийтдээ 169 нь эмнэлгийн иргэн байсан бол 53 нь Британий иргэн, Португал 7 иргэн, Канадын 1 иргэн хүү амнасаа алдлаа. За ингээд ингэсэн байна. Boeing 787-гийн ер нь бол маш аюулгүй гэдгээр алдартай. Анхны ийм хүү тийм үхэл дагуулсан юм том ослоллоо гэж үзэж байгаа юм. 787-гийн. Тэгэхээр ялцчихгүй одоо хар хайрцагны мэдээллийн хар хайрцаг нь олоо те яг юунаас болсон гэдэг нь удахгүй тодорхой болох бах те. Тэрнээс биш нэг хөөрөөд төд удахгүй унаад ингээд осолдно гэдэг бол энэ одоо дотроо юу байв гэдэг нь үнэхээр одоо ингээд 200 гаруй үний амнаас гэдэг чи одоо үнэхээр харамсалтай л тань. За энэ манай найруулагч сая амьд үлдсэн хүнийг харуулж байна. Зөвхөн нүүрнээр хэдэн шалбархаа байгаа л яаж ийм байдлаас амьд гам. Би бүр санаанд оргүй. Энийг нь одоо ингээд юу харуул одоо дараа нь ингээд яаж хэрхэн амьд гарсныг харуулвал кино хийх байхаа. Би одоо бүр үнэхээр сонирхолтой санагдаад болохгүй. Тэр яаж унахж байгаа юм мэдсэн. Энэ ердөө ингээд өндрөө авал 30-60 секунд хэрэг үсэрсэн бол тэргүй оронд ингээд хаалгаа яаж онгоолохоо мэдээд үсрэхээ мэдчихсэн юм уу? Ямар учиртай яаж амьд орч өгд юм үнэхээр тэр одоо тодорхой хэмжээний өндрөөс унаа штэ. Тэгэхэд хүний хүл ч юм уу тулгуур эрэхтэн гимтэх ёстой. Тэгэхэд энэ юу ч болоогүй нүүрэн шалбарцсан ингээд алхаж байгаа. Одоо энэ харуулж штэ эмчнэр очсон түүнийг ингээд түүнтэй яриад байгаа. За тэгээд одоо онгоцны найруулагч үзүүлж байгаа ингээд зурнаас харахад онгоцноос бол баг юу ч үлдээгүй. Маш хүчтэй дэлбэрэлт болсон. Тэгээд дээрээс нь дөрвөлсөн. Онгоцон дотроос гадна унсан газараа 5 хүний амийг авцсан гэсэн байна. За Түр Баяр бичсэн байна. Ус уух хувьтай хүн байжээ гэсэн байна. За Батбаяр Бата Шива бурхан нэвэжээ. Үнэхээр сонио энэгээр кино хийх үү? За би өстө чих тавиад үлээж яаж амьд орч уу те. Би өчтөр орой Q-Night тарчаад ингээд явж байхдаа утсан дээр ингээд нөгөө мэдээллүүдийг хараад явж байгаа тэгээд маргааш юу ярих уу гэдэг ч юм уу те. Тэгээ ингээд хараа явж байхад яг энэ мэдээлэл надтай таарсан. Би осол олсон гэдгийг мэдчихсэн хэрнээ амьд үлдсэн хүнгээ гараад ирэнгүүт нь энэтхэгчүүд худлаас сэвж ийн гэж бодсон байхгүй юу? Яагаад ч юм ингээд тэгж дэлбэрсэн ослоос ингээд хүн амьд үлдсэн ингээд явж ийн гэж миний төсөөлт үнэхээр буусангүй л тээ. За хүмүүс бол юу гэж хамгаалж байгаа гэхээр энэ ямар нэгэн онгоц нисэх үедээ гинэт одоо мотор нь сэнсэн зогссон байна. Тэгэхгүй бол ингэж маш хурдан өндрөө алдаж байгаа. За онгоц бол нэг мотор нь сэнсэн зогсоход уг нь бол нөгөө сэнсээр бас тогтож болдог. Ер нь л тогтох боломжтой л дэндүү хурдан онгоц болсон. Энэ гинт одоо мотор нь ингээд зогсч уу эсвэл ямар нэгэн осол юм мөрөгөө эсвэл өөр гадны хүчин зүйлтэй байв. Энэ одоогоор бол тодорхойгүй. За хар хайрцаг нь задлахаар нь дараах энэ мэдээллүүд нь тодорхой болох байхаа. Энэ хүний гэхдээ нэлээд судлах хэрэгтэй байхаа би бол эргэлзэх юм байна гинэ анх хоёр гэдэг сонсогч. За дараагийн мэдээлэл рүүгээ орохоос өмнө хамтран ажиллаж танилцуулчаад тухтай бүгдээрээ мэдээгээ танилцъя. Шинээр танилцуулаатай Хүнс комплексийн Бэйкэн хамтран ажиллаж байна. За 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа Хүнс комплекс компани бол манай одоо үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг 33 жил шүү дээ. Энд ч одоо бүхэл хүний нас явж байгаа. Тэгэхээр дотоод болон гадаадын стандартуудыг хангасан 100 орчим төрлийн махан бүтээгдэхүүн болон хям үйлдвэрлэн хэрэглэгчтэй хүргэсээр байгаа. Одоо бид нар чинь дэлгүүрт оронгууд яг одоо тэг хямнуудад Хүнс комплекс гэж бичстэй байдаг да. Тийм. За тэгвэл Хүнс комплексийнхаа маань нэгэн шинэ бүтээгдэхүүн гаргасан. Энэ юу вэ гэхээр одоо Бэйкэн гэдэг юмыг бид нар чинь нэг гадаадынхаар л мэдэндээ нэг ягаа ингээд нэмгэн юм улаан ягаанд ууттай тий. За тэгвэл одоо манайх дотоодын Бэйкэнтэй болжээ. За тэгэхээр тийм учраас Хүнс комплексийн Бэйкэнд шинээр танилцсан. За яг ийм нэртэй шинээр танилцсан нэртэй компанид ажлыг Хүнс комплексийн бас явуулж байна. Хурд хамтлагтай хамтраад мастер гэрээ байгуулад энэхүү компанид ажил бас явуулж байна. За энэ компанид ажлын хамтын ажиллагаа нь үндэсний үйлдвэрлэл, урлагийн уялдаа холбоо шинэ түвшинд хүрэх зорилготой ийм аливааг шинээр өөр өнцгөр харна гэдэг хүмүүр шинэлэг сайхан мэдрэмж өгдөг учир явуулж байгаа юм. За ингээд манай нэвтрүүлэгтээ Хүнс комплексийн хамтран ажиллаа. Та хэрвээ дэлгэрэнгүй мэдээлэл авах хүсэх юм бол 7718 22 22. За англи өглөөний цайны шарсан Бэйкэн болсон байна. За Монголд байдаггүй хамт гаргажээ гэж мэргэжлийн тоглогч нар хэлсэн байна. За энэ дэлгэрэнгүй мэдээллийг нь Facebook пэйж болон бусад мэдээлэлээс нь аваарай. Манай нэвтрүүлэгтээ шинээр танилцсан Хүнс комплексийн Бэйкэн хамтран ажиллаа. Баярлалаа.
За hot topics нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн мэдээгээ дуудъя. За ингэж юм л да энэ сая яг бит хоёрыг нэвтрүүлэг эхэлсний дараа яг комментуудынд орж ирээдсэн. Аригүй хаа яг одоо Израиль Иран гэдэг тэмүүлэн батуулд утсан байна. За энэний өмнөөс нэг Израиль гэд бас ороод ирсэн байсан. За ярилгүй яах вэ? Манайхаа гэхдээ Google Trend-ийн хамгийн олон хайлтын дараалалаараа явж байгаа. орно. Би чинийхийг анзаарсангүй. Тэгээд энэ шууд түрүү намайг харахад байгаагүй болохоор л би. За одоо тэгвэл би мэдэрэг орно. За мэдээллийн ариг байх нь ярих нэ шүү. За ингэсээ Хятад Тайвантай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. За тэгэхээр Тайваны дэд шүүхээс Хятадын иргэн нэгэн одоо иргэнд 3 жил хоригдох ял шийтгэжээ. За одоо энэ газар нутгийн маргаантай хурцдмал асуудалтай байгаа хоёр орны хувьд бол яагаад ийм одоо ял шийдвэ гэдг нь бас ингээд олон нийтийн анхаарлын төвд ороод байна. За тэгсэн чинь энэ хүн болохоор Хонгогийн одоо далбаатай онгоцтой явж исэн. За Хонг Тай гэдэг Хонг Тай 58 гэдэг ийм одоо завих юм уу онгоц гэх юм уу би одоо яг юуг нь мэдэхгүй байна. Ямар ч нэг тийм усан дээр явдаг одоо онгоцтой явж исэн том баг юм би мэдэхгүй. Гэхдээ ингэж явж их үедээ Тайваныг одоо Төв Тайваныг Пинхүү гэдэг аралтай холбодог усан доогуур кабелийн гэмтээсэн юм байна. Хятадын иргэн юм байна тийм ингээд одоо энийг болохоор нэг өсөнд жоохон ус төржүүлээд зориудаар гимтээсэн гэдэг ингээд үнцэг бас ингээд энэ тэндээс ингээд бариад авцсан яваад байна л да. Тэгэнгүүт Тайванчууд буцаагаад Хятадын иргэнд 3 жилийн ял өгсөн гэдэг нь бас ингээд бас л ус төржчихсэн явж байна. Гэхдээ зүгээр магадгүй нэг тийм ингээд над чиг бодлоо нөхөр ямар нэг юмнаас л гимтээсэн байж болох газар байж магадгүй л хэвгүй юу. Өндөр аваад байгаа юм ба штэ. Ямар дарамттай цаг үед амьдарч байна. За би одоо дараагийн ярих мэдээлэлтэй бас холбоотой. Би хэлж байгаа бид нар дэлхийн 3 дугаар дайнд амьдарч иж магадгүй түү боловч яг бодит байж магадгүй болчиход байна. Европ бид нар Украин Оросын дайтай байна. За ингээд энтгийг Пакистан хайрцангуй гайгүй болчлоо. За ингээд өөр бас хурцсан газар бол яг одоо дараагийн ярих мэдээлэл дахиад нэг цэг нь бол Хятад Тайваны асуудлаа. Хятад Тайвантай 2027 онд багтааж дайрнаа эзэлнэ гэсэн тийм яриа яваад байгаа. За өөртөө үүнтэй холбоотой би ингэж яриад байгаа юм биш. Америкийн нэгдсэн улс байн тагнуулын ерөнхий газартайгаа хамтраад совсгал хийгээд байгаа. За ингэж ерөөсө дэлхийд ингэж гарч болох бүх мөргөлдөөний том цэгүүд дээр мөргөлдөөн гарч араас тийм нэг кабелийн тэнэг асуудлаас болоод Хятад Тайван бас асуудалд орох гэдэг. Харин тий хурцтмал байдал нэгэнт ингээд үүсцэн тий нэг цагтаа бөмбөг шиг ингээд байдсан чинь нэг одоо тий зүгээр ингээд чи бодохгүй нэг бодлоо нөхөр очиод ингээд ямар нэгэн байдлаас болоод гимтээсэн. Гэхдээ гимтээсэн гэж харж болмоор бичиг боловч гэдэг чинь нэг далайн доогуур буюу одоо C-bed гэж ярьдаг штэ. Бүр ингээд ёроолд явж байгаа тэр кабелийг бас тэр дээгүүр явж байгаа зав гимтээх үгүй юу гэдэг чинь бас л дараагийн юу л да. Тэгж бодонгууд бас санаатай ч юм уу гүү ч юм уу гэж дэлхийд даяар одоо жилдээ 150-аас 200 ийм алдаа гарч ингэж одоо далай доогуурхын кабелийг гимтээдэг юм тохиол бүртгэгддэг юм байна. Тэгэхээр Тайваны хувьд болохоор дотоодын 10 гадны олон улсын 14 ингээд далай доогуурх кабелтай. Тэгэхээр яг энэ кабель нь одоо Төв Тайваныг Пинхүү гэдэг аралтай холбодог кабелийг үнэхээр гимтээгээд одоо Пинхүү гэдэг арал ингээд ертөнцөөс тасарсан энэ үйл явдалд одоо тухайн Хятадын иргэнийг буруутгаад ингээд 3 жилийн ял шийтгэж байгаа юм байна. За тэгээ Хятадын засгийн газар бас зөргүүлээд ингэж байгаа эсэргүүцэд бас үлгэж авч магадгүй. Ер нь бол шалтгаан ямар нэгэн одоо зодоо хийх бол шалтгаан хайгаад байдаг шиг тийм нөхцөл байдалтай байж магадгүй. За дараагийн мэдээлэл рүү орно. За энэ бол дэлхийд дахиад ууг нь бол хамгийн их цочирдсан анхаарал хандуулах мэдээлэл болж шиг боллоо. Израилийн Иран дахь цохилт гэсэн айлт 200 мянган айлттай байна. За сайгүй Израиль Иран гэдэг айлтууд бол улс орон болгон даяар ингээд яаж байна хайлт байна. За энэ Израиль Иран байнга л дайдаг юм шүү юугаар ялгаад юм гэхээр үгүй энэ маш онцгой нэг тохиолдол. Израиль нээлттэйгээр зарлжаад Иранд агаарын цохилт яг одоо өгчлөө. BBC дээр ердөө 10-20 минутын өмнө цохилт өгсөн тухай Израиль Ираны нийслэл Тегеран хотод энэ дэлбэрэлтүүд сонсогдож байгаа тухай энэ мэдээ гарч байна. Одоо яг шуудаар яваад байна л да. BBC-ийн яг энэ шуудыг би дэлгэцэн байж байна. Яг одоо ингээд надтай чамтай нийлээд 26278 хүн өсөөд байна. Ингээд бид нар одоо Израиль Иран хоёрын яг энэ одоо ингээд дайны нөхцөл байдлаа үүсэж байгаа энэ мэдээг хараа сууж байна л да. За түрүүжийн hot topics-оор Ирантай холбоотой Ираны одоо
элчин сайдын яам одоо Америкийн нэгэн улс татаж авч байгаа тухай мэдээлэлүүд орж ирээд байсан. Энэ ямар нэг юм дохоо юм шүү гэд бүгд ярьжсэн чинь яг энэ мэдээлэл юунаас болсон нь одоо тодорхой боллоо. Тийм байна тий. Харин тийм. Түрүүний одоо Америкууд ч янз янзын хүмүүсээ татаж аваад яагаад Иранаас ингээд хүмүүсээ татаад байна? Юу болоод байгаа юм болоо? Нэг юм дохоо юм шүү гэж ярьжсэн бол яг энэний одоо учир нь одоо тайлагдлаа. Израиль ерөөсөө Иранд цохилт өгөхөө шийдсэн байжээ. Яагаад гэхээр за энэний цаад шалтгаан ийм учиртай байна. Олон улсын цөмийн агентлаг, цөмийн эрчим хүчний агентлаг гэж байдаг. Цөмийн эрчим хүчний агентлагаас Иранд шалгалт хийдэг. За Иран бол одоо цөмийн зэвсэг үйлдвэрлэх хийх одоо хориотой энэнийг нь хийж нүггүй гэдэг банк шалгадаг юм. Саяхан Иран 3 одоо өөрсдөө одоо тайлагнаагүй газраас нь цөмийн баяжуулах үйл ажиллагаа явж байгаа нь баригдсан. Одоо хэлээгүй бид нар ингээд цөмийн олон улсын конвенцийн дагуу за цөмийн эрчим хүчний хороонд бид нар мэдээлэх хэрэгтэй байсан. Энийг мэдээлэлг нь юу гэхээр нууцаар цөмийн зэвсгийн юу явуулаад төсөл явуулаад байна гэдэг нь бараг тодорхой болсон. За ингээд Иран юу гэж байгаа гэхээр бид нар өөрсдийнхөө иргэдийг хамгаалахын төлөө цохилт өгөхөөс өөр арга алгаа гэдэг нэр дор энэхүү Иранд шууд гадны улсад энэхүү Израиль цохилт өгч байна. Амар юу болоод байна. Энэ одоо бүр үнэхээр даамжирх үдээ. Одоо миний мэдхийн уран баяжуулаад лсэн. За ингээд уран баяжуулаад авах үед нь тухайн үед чи одоо ерөнхийлөгч юм байла. За Обамагийн өмнө байсан буушин үеэс л уран баяжуулалтын угаасаа хориглоо аваад хянаад байсан. За ингээд Израиль бол хүмүүсийн ярьж байгаа за зарим мэдээлэлээр бол их сурвалжаад нээлттэй бишээр нууцаар одоо Ираны ийм нууц цөмийн одоо хөтөлбөрийн газруудад нь цохилт өгч ирсэн гэж ярьдаг. Гэхдээ энэ одоо үнэхээр өөр болж байна. Яагаад гэхээр нээлттэй хэлж байна. За бид нар Израилийг цохилт өгнөө. Инкээс өөр арга алгаа гэд нээлттэй дайн зарлаа гэсэн. Израиль болон Иран одоо. За Ираны одоо хариу цохилт ямар байдлаар өгөх нь үнэхээр сонирхолтой болж байна. Хэрвээ Иран одоо бүс нутагтаа өөрсдийнхөө аюулгүй байдлаа бодно гэх юм бол Израильд илүү давгуулж цохилт өгөх шаардлагатай болно. Израиль ингэж байгаа бол бид нэр давж ижил одоо энэ байр суурийг хадгалах гэдэг шүү дээ. Тэгэхгүй Израиль ийм том цохилт доромжилж байгаа юм шиг ингээд тэндээс агаарын цохилт өгчгөр Иран зүгээр байвал дээрлэхүүлж байгаа юм шиг болно. Ираны засгийн газар дэглэм өөрийгөө үнэхээр л авч үлдэхийг хүсэж байгаа бол ийхүү одоо илүү өндөр хэмжээний цохилт дайны юм уу арга хэмжээ авахаас өөр аргагүй болж байна. Одоо ямар арга хэмжээ авах? Иран цохилт өгөнгүүд тэндээс Сауди Араб баярлал босоод ирнэ. Хэмжлээ ингээд би өчтөр яг ингэ мэдээлэл өргөсөн тийм үү? Америк нэгдсэн улс ингээд яг ингээд ойрхот орондод маш аюултай байна гэж Трамп мэдэгдээд одоо элчин сайдын яамдаа жишээ нь хаагаад зарим ингээд одоо албан хаагчтай эргүүлэн дуудаж байна гэд тэгээ тухайн үед нь шалтгаан тодорхойгүй байсан мэдэн дээр би Reuters-ийн мэдээг хараа ярьжсэн. А тэгсэн чинь ингээд яг ингээд хоорондоо ярьсан тийм үү? Би одоо ингээд за BBC-гийн яг одоо энэ лайв явж байгааг одоо чивд хоёртой нийлээд 29 мянган хүн үзэж байна. Тэнгүүт энэ одоо ойрхот орондын галзуу нохой гэдэг Беньямин Нетаньяху болохоор Дональд Трампд талархсан байна. Яг ингээд шуудаар ороод ирж байна л да 9 цаг 25 минутанд. Юу гэж хэлсэн бэ гэхээр за одоо ингээд тийм ерөнхийлөгч Дональд Трамп энэ одоо цөмийн хөтөлбөрийн энэ хилэлцээнд манлайллыг тэргүүллийг аваа явж байгаад Израиль улсын зүгээс талархаж байна гэдэг ийм мэдээлэл хийгээд одоо Нетаньяху ч угаасаа ингээл байнгын л дээ ерөнхийдөө ойрхот орондын галзуу нохой гэж нэрлэгдээд байгаа юм чи угаасаа тэгэл айхтар ингээд одоо шууд зөгч штэ. Энэ бүр амар даамжирх нь яана. За одоо яг хэдхэн минут ер нь цаг дотор багтаад одоо цохилтууд нь ингээд мэдээллүүд нь ороод ирсэн. Цаашаа одоо яаж өрнөхийг бүгдээрээ хамтаа сонсчлээ. За дүгэлдэр ингэж утсан хүүе дэлхийн 3 дугаар дайн болоод байгаа юм биш үү дээ. Болцсон юм байна. Угаасаа манус мдэггүй өнгөрч дараа нь дэлхийн 3 дугаар дайн гэж ярьж суухна дайн эхэлсэн юм гэсэн. За олон улсын шинжээчид геополитикийн шинжээчид ингэж ярьж байна. Ер нь бол дэлхий 2 хуваагдаад байна. Нэгтэл нь бол хин байгаа нь маш тодорхой болчлоо. Орос, Хятад, Иран, Хойд Солонгос. За эднээс бол ингээд яг нэг талдаа гарчлаа. Нэг талдаа гарчлаа. За магадгүй одоо Индик Пакистан хоёрын аль нэг нь эднэстэй ингээд нэгдүүл ингээд нэг юм бүлэг хүмүүс болоод магадгүй БРИКС-ийн орнууд ороод ирэх бах араас тийм. Яагаад гэхээр энэ за БРИКС-ийн орнуудыг бол би нарийн сайн үнэхээр яг хэлж мэдгүй байна. Тэр нөхцөл байдлаас хамаарат өөр авах. Яагаад энэ хоёр одоо чухал болж байгаа вэ гэхээр энэ одоо Орос Украины дайн дээр хятадууд олцоотой тодорхой болж эхэлж байгаа. Украинууд бол тэгж хэлээд байгаа. За дээрэс нь одоо Ираны дронуудыг ашиглаж байгаа. Иран бол яалтчгүй оролцож байгаа. Дээрэс нь Хойд Солонгос цэргийн илгээж байгаа гэхээр нэгдэлтэй байгаа нь ингээд маш тодорхой ингээд дүр зураг харагдаж эхэлж байна л да. За энэ хардаа бүр шууд одоо энэ Тегран цохилт өгж байгаа нь BBC-ийн имчилгээр шууд өгж шít. Нариулагч. Йоо ингээд
амгалан тайван те гэр орондоо кино минь үзээч юм ингээд орой те хүүхдүүдтэйгээ ингээл байдсан чинь дээрээс ирээ цохолт өгнөдөг ямар амар юм бэ энэ. Йоо. За одоо харин одоо юу л болох нь те нэг юм харамсалтай гэх юм уу төгшөртэй мэдээ. Хүргэлээ дэмжиж ажиллагч байгаа лөө. Дэмжиж ажиллагч арай орж амжсангүй гэсэн. За тэгвэл дараагийн мэдээлэл рүү оръё. За дараагийн мэдээлэл Холливуудын жүжигчин нэгэн цагт одоо архинд орлоо, одоо борд орсон живлээ. За тэгээд болж бүтэхгүй бодсонд орлоо гэж нэлээ их одоо хил ам таталж исэн. За тэгээд царай зүсэн ч нэлээ хувирж исэн жүжигчин бүсгүйтэй холбоотой мэдээлэл орж ирсэн. Би бүр их энэ бүсгүйг ингээд эмхтэй хүн мандаж явахд би их дуртай л да. Яг нэг ихэд нэг тийм эмхтэй хүн хүчрхэгжингүүд нөө таньдаг надад их гоё санагдтiin. Өө браво гоё штэ гэж бодвол Линдсей Лохан нэг чи мэдэн те? Мэдлгүй яах вэ? За тэгвэл 1986 онд төрсэн одоо жүжигчин бүсгүй энэ жил 38 настай. За тэгээд анх чинь эн чинь бүр багаасаа одоо Mickey Mouse клубээс бараг гарлууд Disney-гийн гүү юу? Тийм шүү дээ. Энэ Mickey Mouse клуб их баг шүү. Disney клуб их гэж ярьдаг тийм. Тэндээс чинь маш олон том одод төрсэн байдаг. Ер нь Ryan Gosling, Britney Spears, Justin Timberlake, Christina Aguilera хүртэл бас байдаг юм чинь тийм. За тэгсэн чинь энэ бүсгүй маань ингээд бүр ингээд өсвөр наснасаа од болоод гэр бүл нь жаахан одоо нөхнийгоо ингээд тоохоо байгаад мөнгөнд нь ингээд живээ. За ингээд хараа хяналтгүй байнгуудаа төрүүлсэнчлэн бод дарсан живсэн. За болохгүй бодсон давцсан гэд явж исэн чинь сүүлийн үеүүдэд 2020 оноос хойш их гоё явнаа. 2020 онд энэ бүсгүй маань за би хүнтэй сүү тавьцаа гэд гинт зарлаад. За сүү тавьсан. За тэгэхээр ингээл тэр чинь ингээ мэдээлэл нь гараал ирж байгаа юм чи харж л хэлээ. Тэгсэн чинь 2022 онд болохоор хүүхэдтэй болсон. За тэгсэн чинь одоо болохоор нөгөө найз одоо нөхөр гэсэн үг шүү дээ. Гэрэлцэн. За. Нөхөр нь болохоор Линдсей Лохан бол миний амьдралд ирсэн хамгийн том адислал юм аа гэд пост оруулаад. За тэгэнгүүт нөгөө дэлхийд даяараа энэ бүсгүй ингээд нөгөө сайн сайхан яваа. Тэгэн чинь хүний сайн сайхан яваа чинь нүүрэн дээрээ ил байдаг шүү дээ. Нэг тийм гундаагүй те. Яг ингээд тэр ингээд нөгөө доошо орцсон байсан бүсгүй маань ийм гоё явааг нь хараад хүмүүс баярлаад Холливуудад дахиж эргэж ирэх боломжгүй энэ хүүхэн гэж ярьжсэн бүсгүй маань сүүлийн үед кинон тоглоод эн чинь бүр нилээд явж байгаа сэргэж байгаа юм байна шүү дээ. Тэгсэн чинь ингээд нөхөр нь тийм пост оруулсан чинь хүмүүс их хайрлаад байна л та. За Линдсей Лохан, Britney Spears, Paris Hilton 3 нийлж нэг хэсэг Холливуудын жинхэнэ шоужон 3 гэдгээр явжсэн. За тэгээд тэрнээс хойш Линдсей Лохан нараа үзээгүй санаж байна. Ер нь тэгээд тэр чигээр архины хамааралтай болсон. Тийм арх тэгэл ер нь юм л хамааралтай. Энэ найруулагч айгүй гоё зураг өгчлээ. За 16 онд яг ингээд Холливуудаас ингээд нөгөө анигдсан байсан үе нэ л да. Тэнгүүт яг одоо ингээд одоо байгаа төрхийг харангуут нөгөө одоо хүмүүс ингэж ярина. Одоо ингэ наа чи мөнгөтэй болохоор гоё явж ин ч гэдэг юм уу те. Мөнгөтэй байсан ч гоё явдгүй хүмүүс бас байдэн штэ. Энд чинь нэг хүний дотроосоо гэрэлт гэдэг чинь нэг өөр юм байгаад байдаг гэж би боддتي. Ингээд харангуут ингээд ийм л гоё явж ин да. Тийм бааз. Шинээр төрсөн юм шүү. За Линдсей Лохан бол баг багта хамгийн ирээдүйтэй бүр ингээд зам нь гэрэлтсэн үнэхэр гайхамшигтай карьераа эхлүүлжсэн. Тэгэхгүй замд нь яг одоо эд одоо 20-30 наснд бол их буруу замаар яваад будаад хийцэн. Тэгэд эргээд харин эргэн ирэл хийж чад олон хүмүүс талархаж байгаа юм байна. Би ч баяртай. За би энэ ас ундран бас битсэн байна. Линдсей Лохан үнэхээр үзэсгэлэнтэй сайхан бүсгүй гэж бас битсэн байна. Манай төгөлдөр битсэн байна. Эцэг ихээ хашраас нь кино, анхны кино штэ. КК гоё кино, гоё ихчүү, гоё болж гялалзаарай гэсэн байна. Нэрээд нь Parent Trap гээд хоёр ихрийн дүр тоглолдог. Нэг хөргөс ихтэй тий. Хөөрхөн дүр гаргадаг гэсэн. За дараагийн мэдээлэлээ дуудъя. За is Spotify down гэсэн хайлт 1 сая хайлт Америк нэгдсэн улсад бол бас яг тэргүүлж байна. За энэ бол Их Британи болон бусад улсуудаар ч гэсэн Spotify, Google down гэдэг нэрүүдээр гарч ирнэ. За Spotify хэрэглэдэг үү? Үгүй. Одоо энэ хүүхдүүд одоо Gen-Z-нэр ч юм уу сүүлийн хүүхдүүд бол бараг Spotify-г амьдарч чадахгүй болсон юм шиг дээ. Яг хоёр охиныхоо Spotify-д сар болгон 17k төлж өгдөг. Тэрнийхээ бол би мэдчихлээ л дээ би хэрэглэж. Манай хүү Spotify байнга хэрэглэж чинь тэгээд ааваасаа нэг удаа нэг асуусан юм аа. Чи наад чинь үнэгүй сонсдог дуунууд байдаг гэсэн харин тийм ээ тийм. За гэж яасан. Одоо харингуудаа төлнө. Яа чи нөө юм нэ. За энэ Spotify өөрөөр хэлбэл дуу сонсдог одоо үеийн хүүхдүүдийн ерөөсөө л Android үйлдвэрлэлийн системтэй iTunes бол iPhone-тэй хүмүүс бол iTunes-оор сонсож гэж санаж байна. За Android үйлдвэрлэлийн системтэй бол бүгдээрээ л Spotify-аар сонсож байгаа. За Spotify бол дэлхийн хэмжээний одоо хөгжмийн стриминг үйлчилгээ гэж хэлж болно. За энэ хэсэгхэн хугацаанд за одоо яасан юм эвдэрсэн ажиллагаа болсон юм. За ингээд хүмүүс ч ерөөсөө ашигладаг юм ашиглаж байгаа бол сандраад эхэлдэг. Зүгээр ChatGPT 1 цаг байхгүй болоход би бас салгалж хэлсэн шнэ.
Аригууны амьдрал зогсоод. Тархиа яаж ашигладаг вэ гэж тарих гацаад эхэлж байгаа шүү дээ. За Spotify-аас гадна Google-ийн бас нэлээд хэдэн үйлчлэгнүүд нэлээд тийм доголдсон юм байна. Асуудал үүссэн. Энэ бол Google-ийн одоо нөгөө дата центрүүд гэж ярьдаг. Дата центрт нь доголдол гарсантай холбоотой унтсан байгаа юм байна. За тэгээд хүмүүс энэ унтсан юм уу хизээ ирэх юм гээл Google-ээр байн байгаад сая удаа жишээ нь Америкийн нэг зүйлсээс айчиж. Чи одоо хүүгийнхээ Spotify-ыг нэг төлөөд өгчээд яах вэ дээ? Яа. Ямар хэцүү мэдээд өөр юм ээ. Хөгцөв их чин чамайг дэмжижаа шүү. За дараагийн мэдээлэл. За дараагийн мэдээлэл Испани улстай холбоотой мэдээлэл орж ирсэн. За Испанд нэгэн хэрэг мандаад за одоо төр улсынхын эсрэг одоо иргэдэн босч ирлээ, сөрөг хүчнийх нь бас ингээд уулгалаа дайраад байна л да. Яасан бэ гэхээр төр барьж байгаа ерөнхий сайд Педро Санчесын нам буюу одоо социалист намынх нь гишүүн Сантос Серден гэдэг хүн авилгалын эрхт холбогдсон. За ингээд одоо энэ бид нар төдийлөн мэдгүй ч гэсэн одоо яг одоо энэ Сантос Серден гэдэг хүн болохоор хүмүүст одоо бидний хэлдгээр тендер өгөөл гэсэн. Тий. Тендер өгөөл өөрөө хариуд нь ямар нэг юм аваад яг юу авсан нь одоогоор хайхуул авилгал гэдэг үстэй. Тэгээд ингээд яг мөнгө авсан юм уу, юу авсан гэдэг нь бол тодорхойгүй ирнэ. Юм аваад өөртөө ашигтай одоо нэг албан тушаалаа уруулаа ашиглаад байна шүү дээ энэ чинь. За ингэсэн. За энэ нь ингээд тодорхой болоод Сантос Серден гэдэг хүн болохоор одоо миний ойлгосноор парламентаасаа өөрийн хүсэл дээрээ буугаад 6 сарын 25-ны өдөр болох одоо шүүх хурал дээр өөрийгөө өмгөөлнө гэдэг ийм мэдээлэл хийсэн. За үүний дараа төр барьж байгаа ерөнхий сайд Педро Санчес руу бол сөрөг хүчнийхэн тэргүүтээ одоо ард иргэд нь огцрохыг шаардаад байна. За тийм ерөнхий сайдын огцрох бодлого байх шиг байгаа тийм зөө. Тэгээд нөгөө хүмүүс ингээд авилга одоо ингээд тийм үү социалист намын маш өндөр дээд албан тушаалтай тийм энэ ингээд тийм үү алдартай гишүүн ингээд авилгын хэрэг авцсан гэдэг нь тодорхой болцоод хахад төр барьж байгаа ерөнхий сайд яагаад ингээд юу хүлээхгүй байгаа юм бэ? Хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ? Огцрооч гэсэн чинь нөгөөх нь уучлаарай. Тэр хүнд итгэсэн миний буруу байсан ингээд суугаад байгаа юм байна л та. Шир юм байна. Тийм л юм болоо тийм Испанчууд ялчгүй нөгөө одоо би түрүү энийг Испани гэдэг нэрээр олсон. Тэгээд ингээ харчаад төр улстай холбоотой, ерөнхий сайдтай холбоотой болохоор ялч хүн нэлийн дээгүүр өвчсөн. За төгөлдөр ингэж хэлсэн Spotify гэж мэдэхгүй би танаа үе лөө орлоо гэсэн. За манай үед тавтаа морил. За хамтран ажиллагчаа танилцуулах гэх. Автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай. За Simple автомашины зээлээр хамтран ажиллаж байна. За наадам төглөө 100 цаг зугаалгын үйлрэл эхэллээ. 100 жилүүд явнаа. За тэгэхээр ингээд нутагтаа хэрэг очих гэж байгаа шинэ машинтай очимоор байгаа бол магадгүй ингээд хөдөө аялал зугаалгаар явахад машин чинь намдар байгаад байгаа бол өндөр машин явмаар байгаа бол тийм. Яалтчгүй тийм асуудал үүсдэг. Зохигтоод байлгүй тийм. Ер нь бол эхнэрийн харцаас л бүх юм ойлгомжтой байдаг л та гэх. Өндөрсгөх шаардлага бас гардаг. Ялангуяа одоо сайхан 100 цаг ирлээ. За хүлээсэн сайхан 100 цаг мань ирлээ. Гэхдээ их богинохон. За энэ хугацаанд та Монгол улсаараа аялаад энд очимоор байвал машин тань гологдоод солимоор санагдаж байгаа бол танд ялчгүй автомашины зээл хэрэгтэй бол Simple-ийг бид танд санал болгож байна. Simple маань яг бүр автомашины зээл сонирхож байгаа хүмүүстээ зориулаад 500 сая хүртэлх ингээд үнийн дүнгээр зээл өгөх боломжтой. Тэгээд нэмээд энэ чинь бүр 96 сар. 96 сар ч одоо хэдэн жил вэ? 8 жил гэсэн. 8 жил үү тий. 8 жил хувааж төлөх хэрэг чинь бүр агуу хурд хугацаа яа. За Simple-ийн бас нэг давуу тал нь дээд 500 сая төгрөг хүртэлх гэхээр та ер нь ямар ч одоо машин байсан баг авах боломжтой юм зээлийг танд Simple олох боломжтой юм байна. За тэгээд хамгийн гол нь зээлийн эргэн төлөлтөө та Simple аппликейшнээр дамжуулаад хийж чинь ийшээ тийшээ ажихгүй, жирэгдэл болохгүй. Тэгээд таны одоо цаг, мөнгө, энергийг хэмнэх зорилготой байгуулга бол Simple. За тэгээд одоо яг ариугүй хэлсэн те энерги цагаа юм би одоо бодож байгаа байхгүй бид нар чинь ямар их төгжээтэй хотод амьдардаг вүлээ те за биеэрээ ирээд гэрээ байгуулах юм бол өнөөдөр ингээд ажилтаа одоо би гараад амжихгүй тэгэнгүүт шууд аппликейшнээсээ одоо зээлээ тооцоолаад нэмээд зээлийн хүсэлтээ өглөө 8 цагийн дотор шийдвэрлээл дансанд мөнгө нь ороод ирнэ. За Simple 5 салбартай. За 22 дугаар 22-ийн авто худалдааны төвийн Автоком төвд байдаг бол даа хүрээ дээр байгаа Ярмгийн Хорс моторс байгаа. Уранган Парк Ривер худалдааны төвд байгаагаас гадна улсын ихтгэлгүүрийн урд усан өргөлөөрийн баруун талд иймхүү 5 дахь салбар байгаа. Та утасны дугаараар холбогдоод хамтран ажилламаар байвал 8688 тэг 228 гэдэг дугаарлуу залах юм байна. 8688 тэг 228. Simple гэдээ тавьвал Facebook пэйж нь та бүхэн лайк дараарай. Simple Segment гэсэн албан ёсны веб хуудсууд бас зочлох боломжтой шүү. Манай нэвтрүүлэгтээ автомашиныг авах гэж байгаа бол Simple-ээр аваарай орой. Simple автомашины зээлээр хамтран ажиллаа. Баярлалаа. За Hot Topics нэвтрүүлэг үргэлж байна. Дараагийн мэдээг дуудъя. Дараагийн бодог Callum Turner гэдэг айлт 50,000 айлтаагаар тэргүүлж байна.
Зөө. Америк нэгдсэн улс юу нэ Их Британи бүгднгэр нь байлаа. За энэ Callum Turner гэдэг бол Их Британы жүжигчин юм байна. За энэ одоо Fantastic Beasts гэдэг нэг кино байдаг. За энэний гол дүр тоглодог залуу юм бэлээ. Оо тань штэ би тэгвэл. За тэгсэн чинь энэ залуу яагаад хайгтаад байгаа гэсэн чинь ерөөсөө өөр одоо ихнэр шинэ одоо сүд бүсгүүд болж байгаа. За энэ сүд бүсгүүдээ холбоотойгоор хайгддаг юм. Нөгөө нэр нь бол үнэхээр олон залуучуудын зүрхийг шархлуулж магадгүй. Энэ бол Dua Lipa. Ариуг нэвтрүүлэг хэлэх юм уйлал гэсэн. Энэ нулимсаа ачаал. Dua Lipad ч одоо миний мэдхийн зөвхөн ирчүүд биш, эмэгтэйчүүд нь крашлаад байдаг гэж ойлгож байгаа. Үнэхээр бүр тасарсан одоо гооцсонтэй хавьяастай гайхамшигтай бүсгүй, дуучин бүсгүй те. За энэ хоёр аль биесээр өөрсдийнхөө харилцаагаа ингээд зарлсан. За энийг нь хүмүүс хараад Callum Turner гэж хий ингээд Dua Lipa-гийн фэнүүд бас хайгаад байгаа юм. За энэ хоёр ч гэсэн янзын зургууд оруулж өгчлээ. Тэгээд за Bridge Vogue гэж сэтгүүл дээр ярьцлага өгсөн юм байна. За өнгөрсөн одоо өчигдөр гэсэн үг 6 сарын 12-нд за ингээд албан ёсоор инхүү одоо сүү тавьснаа зарлсан байна. Юу яасан мэн л да. Dua Lipa ч өөрөө нэгдүгээрт өндөр чилгэр тийм үү. Тэгээд онцгой царайлаг бүсгүй ямар нэгэн одоо нэг нийтлэг ойлголт байдаг штэ. Нүрээ засуулсан бол хиймэлч гэдэг юм уу те. Dua Lipa-г би засуулсан гэж бодохгүй. Тэгээд эн чин авьяаслаг. Тийм төрсөн тийм юм байд. Төрмөл ийм үзэсгэлэнтэй бүсгүй. Гэхдээ наа залуучин ч гэсэн нэг тийм мя залуу биш штэ. Би бүр ингээд киног нь мэдээлэн л да. Тэгээд гой залуу гэж боддیں۔ Одоо нэг яалчгүй нэг тийм англи маягийн нэг тийм дэрчгэрж ихтэй магадгүй жоох Ирланд маягийн байж магадгүй үсийг харах нэ ийм залуу. Тэгээд одоо тэгээ хүний хайр сэтгэлд амжилт хүсэж байгаа байхгүй. За одоо Холливуудын одоо power couple гэж нэрлэдэг алдартай хүмүүс хоорондоо бас суух бас нэлээд тийм супер хэмжээний Аз зэрэглэлийн хүмүүс хоорондоо суух нь хүн болгоны анхаарал татаад бас ард түмний гүнж одоо юу болж хөрдөг гэх юм ханхуу болж хөрдөг шиг энэ Dua Lipa за Callum Turner хоёр за өстой янз янзын зураг бүгжөөж үзүүлээл Instagram дээр зөв хайлж урсаал ерөөсөө гайхуулж байна. Тэрийг нь одоо Callum Turner гэж ямар нөхөр байна гэж бас хүмүүс их хайгаад байгаа шүү. Dua Lipa гэж хайлт орж ирсэнгүй. За Callum Turner гэдэг хайлт нь орж ирлээ. Тэгэхээр энэ залууг сонирхоод байгаа юм шиг байна те. Ямар залуу? Чи нөгөө өвөө хэлэхгүй мө? Ямар? Алдарт. Бүгд сална дөө. Зөв бүр болохгүй л үхэл бидний угаасаа хацсан. Йоо энэ би бол худлаа яриаггүй зүгээр. Утгаараа хэлж. Би бүр яг чамаа хэлнэ гэж бодсож яг хэлдэг биш үү? За сууд ондрохсон. Бүгд сална билүү гинэ. Манай бараг нэвтрүүлгээ өрөөлж. Үгүй энэ би бол тэгж боддгүй ариун. Сална дөө гинэ төгөлтөр бас хэлж байна. Бүгд адилхан үзэл бодол талсан ш. За жаргалтай амьдралтай энэ ч одоо Юрогод хараагаад байгаа маа шээ. Гүүг зур үннийг л хэлсэн. За би дараагийн мэдээлэл рүү оръё. За ингэсэн. За Аль Пачиног бид нар мэднэ алдар тий. Одоо загалмайлсан эцэг киногоор нь бидний одоо домог болсон шүү дээ амьд домог. За тэгсэн чинь Аль Пачино гэдэг хайлт ороод ирлээ. За энэ ах маань яав гэд би орлоо. За тэгсэн чинь ах нэг ийм мэдээлэл цэцэгдээд тэгээд хүмүүс ингээд яагаад гэд хайгаад байгаа юм байна. За алдарт одоо Жорж Лукасын 1977 онд гаргасан Оддын дайн гэдэг кино бол одоо калт классик гэж ярддаг шүү дээ тий. Бүр ингээд супер өөрийн гэсэн баг жанр баг шахуу болсон тий супер кино. Баг шашин мэт болсон кино шүү дээ. За ингээд тухайн үедээ Жорж Лукас чинь тэр киногоо гаргах гэж маш их юм үзсэн. Холливуд ийм мэдрэл муутай киногод хүлээн зөвшөөрөөгүй. За тэгээд ингээд продюсерч болдохгүй ингээд 11 сая доллараар арай ч юмаа хийсэн кинон 77 онд гарсныхаа дараа 700 гаруй сая төгрөг олсон байт юм төгрөг доллар. За. Энд чинь бүр цохилт шүү дээ. 70-аад оны 700 сая шүү дээ энэ чинь. Магадгүй тэр жилүүдтэй арай өөрөөсөн сүүлийн жилүүд юу нэмэгдсэн байж магадгүй. Гэхдээ л 11 саяас тэгж босно гэдэг бол үнэхээр том тесрэлт болсон. За тэгсэн чинь алдарт Хан Соло гэдэг дүр байдаг. Тий, одоо хин штэ. Harrison Ford. За тэгсэн чинь Harrison Ford-ын тэр дүрийг Аль Пачино санал болгосон юм байна. Ууг нь. Тэгсэн чинь Аль Пачино яг нэг загалмайлсан эцгийнхаа нэгдүгээр ингэ тоглолцсон. Од болсон үе шүү дээ энэ ч одоо бүр тийм. Өндрийг авцсан байсан шүү дээ. Хамар мамар жоохон дээшээ. Үнцэг дээшээ. Хамар дээшээ өөрөө баг өндөр болсон. За. Тэгээ явжсэн чинь энэ Хан Сологийн дүрийг санал болгосон чинь Аль Пачино киног нь за юу гэсэн уушигэд кино зохиолыг авсан юм байл дээ. Ойлгосонгүйгээ татгалцсан. Тэрийг тухайн үедээ бол ингэ орохгүй л байсан байл л дээ хүмүүс дээ. За Harrison Ford чинь бол Хан Сологийн дүрөөрөө гарч ирээд Индиана Джонс гэж цуврал за супер одоолох одоо бас юу тавцсан нэг одоо шатны ялтчгүй юу байсан бах Оддын дайн байсан бах тийм. Ялчгүй олон улсын хот болох ингээ шат нь бол ялчгүй Оддын дайн байсан. Тийм ээ тийм. За тэрэнд нь манай Аль Пачиногийн жоохон
дүйнгтүү зан нөлөөлсөн юм байна. Тус олцсон байж магадгүй юм. Ойлгоогүй. Яг тэгжэлвэл ойлгоогүй болохоор тоглоогүй гэд. За дараагийн мэдээлэл рүү оръё. За өмнө Солонгосоор бас нэлээд олон хүмүүсийн хайлтууд бэлээ. За би Солонгос хэлтэй биш юм болохоор заримаас нь л ингэж чирч орж ирлээ. Өмнө Солонгосын одуудтай холбоотой Kwon Yoon-bi гэдэг энэ бүсгүй хайлт өчигдөр 2000 хайлтаар тэргүүлж орж ирж илээ. За тэр чинь дуучин бүсгүй юм байна. За дуучин бүсгүй яасан бэ гэсэн чинь нэг бикинитэй зураг Instagram дээр тавьсан. За тэгээд өмнө Солонгосхон юу харилтаа л гэж бүгд хайлтаа. За манай найруулагч харуулах гэж бодож байна. Харангуулаас Чимба инээцэн сууж ин тэнд. Жаргалтай ажил хийж байгаа шүү гэл. Харин тийм байна инээцэн сууж штэ. За зурга гэл. За Kwon Yoon-bi гэд бас би бол сайн мэдгүй. Гэхдээ их алдартай бас дуучин юм байна. За тэгээд энэ бүсгүй их үзэсгэлэнтэй угийн л одоо айдл өмнө Солонгосын айдлууд бол ийм үзэсгэлэнтэй царайлаг гэдгээрээ гарч ирдэг санагддаг. Гэхдээ Kwon Yoon-bi нэг юм онцлог юм байна. Бикинитэй тэр болгон ингээд гоё юм секси зураг бол гаргаж тавьдггүй, гоё битээр байдаг нь ховор байдаг бол Kwon Yoon-bi за нөгөө бикинитэй зураг тавьсан чи за тэр нь зүгээр Солонгосоор л нэг галыг асааж юм баха. За нэг талаас солонгосчууд галыг хасааж байгаа гэдгийг би ойлгож байна. Солонгосчууд сүүлийн үе чинь үнэхээр биеэ хөгжүүлээтэй нөгөө урлагийнхаа ертөнцийг дагаад ер нь одоо энгийн боловсролын шал өөр болсон, өндөр болсон, биеэ хөгжүүлдэг болсон, арьс марс бүх юмд анхаардаг болсон. Тэгвэл нөгөө талд нь нөгөө алдарт консерватив буюу хуучинсаг үзэл баримталтай хүмүүс нь чи яагаад нүцгэн байгаа ингээл загнаа сууж байгаа гэдэг айгүй итгэлтэй. Итгэлтэй. Хэвээ яг ванга шиг хэлж байна. Би энэ дэр бүр нэр сонсоогүй ч би итгэлтэй. Ой сэтгэл мэтгэл нь бол асгарж штэ энд. Зураг өгсөн шүү. Том сэтгэлтэй өмнө Солонгос бүсгүй байна уу? Тийм байна. Том сэтгэл бол асгарж байна. Туранхаа хүн том сэтгэлтэй байдаг чинь одоо баялаг шүү дээ, баялаг. За дараагийн мэдээлэл одоо уудъя. За дараагийн мэдээлэл Давид гинэ одоо бүр алах нь. Дэвид. За. Williams. Williams уу? За чи юм штэ. Williams. За. Тренд дээр Дэвид одын ч Air бичсэн ба штэ Williams гэдэг. Williams ч гэх юм уу. За Air биш үү. За BBC дээр David Williams гэдэг нэр орж ирсэн. Нэмээд BBC дээр тренд дээр тэгэнгүүт дахиад BBC News гэдэг бас үг орж ирсэн. BBC News гэдэг үг бол тренд дээр орж ирдэггүй шүү дээ. Ийм үг бол тий. Яагаад ийм үг ороод ирсэн бэ гэсэн чинь одоо бидний мэдих X Factor гэх шоу байдаг. X Factor шоуны одоо юу нэсэн панелист шүүгч нь байсан. Нэмээд одоо юу комедиан Энэтмийн жүжигчин тэгээд ингээд олонний ерөн танил юм нэг од хүн нэг бас л нэг шоуны үеэр одоо би чамд худлаа ярих уу гэдэг тийм шоуны одоо комеди шоуны үеэр заяа нацистийн одоо мэдчилгээ жилдэг штэ. Нацист мэдчилгээ тий. Би одоо хамаагүй болохгүй. Яа болохгүй. Зүгээр болохгүй. Мэдхгүй. Үзчихдэггүй. За энэ одоо Facebook алгоритм таних нь үзээд. Амар сахилахгүй гэж зүгээр үзчихдэггүй гэд. За Давид Williams ялчгүй ингээд хүний ингээд юу гаргацсан гэд нацист салют гаргацсан гэд тэгээд ингээд хүмүүс энэ болохгүй тийм үү. Нэгдүгээрт ингээд британчууд ч өөрсдөө тэр дайнд оролцож байсан. Өөрсдөө дайнд тохирж байсан. Тэр тусмаа энэ нацист салютууд ингээд эмзэг ханддаг орон магадгүй ингээд нацист Германы гар хүрээгүй ч юм уу өөр улсад энийг тоохгүй байж болохчсан. Дэлхийд даяараа л ер нь яг нацист Германы одоо хас тэмдэг ч юм уу тийм бүх юмнуудыг нэг тэгж айхтар ингээд таашаалтаа хүлээж авдгүй шүү дээ. Гисэн чинь ийм олонний танил од хүн нацист салют гаргасан ялчгүй британчуудын хувьд маш шок болоод тэгээд эн чинь өөрөө айгүй гой хүн байхгүй юу? X Factor дээр ч юм уу тэр ингээл хөтөлж явах үедээ нэг тийм одоо бусад шүүгчд ингэдэг нэг хүн ингээл гараалтай нэг тийм илгийн ингээд нэг тийм жоохон нөгөө хөтөлөх нь амар тэнэг мангар юм үзүүлэнгүүт ингээд улаан очоод дараад тэнгууд мань хүн амар дэмжин чиэс та мундаг би чамдаар дэмжинэ гэж үнэн сэтгэлээсээ тийм гоё хүн тэгсэн чинь ингээд ийм юм гаргаснасаа болоод Британд даяараа баалуулж ин л та хөрх юм. Харин тийм гинэ. За энэ одоо Британд л BBC News гэж хайлт 200 мянган хайлтаа өчигдөр Google Trend-ээр орж ирээд байсан. Тэгээ яагаад ингэсэн юм бэ гэсэн чинь хэргийн эзэн хингэргийн тохиор нь энэ David Williams байсан байлээ. За тэгээ тэр нь шалтгаан нь бол нацист одоо ясалгаа үзүүлсэн. Одоо манай Elon Musk ч бас үзүүлээд бүх асуудалд ороод ирсэн. Тийм асуудлаас олж бангдуулж байгаа юм. За энэ хүрээд манай Hot Topics нэвтрүүлэг өндөрлөх болсон байна. Манай Hot Topics нэвтрүүлэгтээ шинээр танилц Хүнс комплексын Bacon хамтран ажилласан. За мөн автомашин авах гэж байгавал Simple-ээр аваарай оройтой. Simple автомашины зээлээр хамтран ажиллалаа. Сонсогчдоо өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 10 цаг 10 минутаас манай эфир хөгжимтөд нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа. Баярлалаа наран гэрэлтэх яарэ. Яа юу гэдэг вэ марч чадаа.